Араас чинчаад их. Тиймэрхүү харагдсан. Энэ таалагдсан нь жөө чижрээсээ хөөгөөд сайн байцгаана уу? Миний хаалаа жоохон өвдөд сонин дуурч иж магадгүй шүү за. Хэдүүлээ гараад миний квайтыг авч ирээд тэгээд эргэж орж ирээд манай гэрээг цэвэрлээ. Гэрээ цэвэрлэнгаа хүүхдүүд ямар байранд амьдарч байгаагаа харуулъя. Монголд байдгийг бодвол хамаагүй хямдхан байгаа. Сарын 700 яана гэдэг чинь Монгол төгрөгөөр 350 мянган төгрөг. Дотроо ортой, шүүгээтэй, одоо тэр харагчтай угаалтууртай тэгээд 0 дүүштэй хэрнээ ингээ 350 мянга гэдэг чинь ер нь бол хямдхандаа орно штэ тий. Тэгээд ийм байр ямар доторх нь яг ямар хөө байдаг вэ хэдүүлээ явж квайтыгаа авч ирчээд тэгээ эргэж орж ирээд би та нарт харуулъя. Далайн давхарлууд шатаар буугаад шатаар гарч ирнэ. Би уг нь квайтыгаа эндээс авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нөгөө өмнөх байранд байхдаа хамгийн сүүлийн захиалсан нэг бараа маань одоо ирсэн байгаа. Тэрийг аваад эндээс хойших бараануудаа дандаа одоо энэ хаягн дээр аавна гэсэн үг. Энэ өвөл Хүүх хотод цас ороогүй болохоор айгүй дулаахан байна. Энэ замын хажуугаар байгаа жоохон мөснүүд нь болохоор хайлаад яг хавар шиг харагдчихэв. Жөө чи. Чи Арлинчи. Шиш. Таад миний өмнөх бичлэгэн дээрээс харж исэн бол би энэ байранд амьдардаг гэсэн шинэ дээдлийн энд хүнсний цагтаа ахгүй юм чинээс орж ирээд мах хүнс бүх юм авчдаг. Энд байранд найзлуутайгаа тэгээд найзлуугийнхаа аавтай хамт амьдарч исэн байхгүй юу? Тэгсэн чинь аав нь Монгол очиод ажиллаж байгаад эргэж ирээд нэлээ архиудаг байхгүй юу? Ер нь өдөр болгон л амар сонин гэртээ архиугаа сууж. Тэгсэн чинь намайг борхон шүтдэг гээд борхон шүтдэг хүнд дургу гээд гэрээсээ хөөгөөд би уйлнал одоо нэг сар гарна байгаад л урагш Гуанжуу ивэр яваад төх байхгүй. Тэгээд энэ хооронд мөнгөө байр түрээсэлж яхаар зүгээр энэ чинээ байгаад авчигээ бодсон чи харин энэ хаадаг өөр хэдэн хоогоо агуулгатай чойжилчих. Тэгээ манай найзлаа за хоёлаа тэгвэл явъя. Гэт тэгээд гар явцсан. Тэгээд тэр явдал надад бол нэг тийм амар хүнд ал санагдаагүй. Ягаад гэхээр би өмнө нь одоо ингээд юу болохын зүйдтэй харчихсан. Бүр эндээс илүү зөндөө үг тавуулаад үзээ даваа гарсан болохоор нэг асуудал биш. Тэгээ угаасаа л миний амьдралд ямар нэгэн зүйл болохыг одоо болвол миний зүүдэнд ингээ урьдчилаад харагдчихдаг. Тэр бол надад нэг тийм сонин эсвэл яана би ингээ хөвгчлээ яах вэ гэсэн тийм юм бол одоо сэтгэл санаагаар унсан ч юм уу тиймэрхүү зүйл аль юусоо байхгүй. Би чинь Facebook сошиалар чинь буст хийх хэмжлэн бүх зүйлээ хариуцаад явцдаг. Манай найзлууртай тэлтэй болохоор урдаас бараа захиалах тэгээд үншин олох тэр болгоныг нь олоо явцдаг. Тэгээд олсон мөнгөө ерөөсөө хадгалаад байжсэн болохоор нэг яана энэ гэж бол сандраагүй. Гэртээ ороод ирлээ. Ингээд болоо ерөөсөө яг 2 хүн байхад тохиромжтой. Надад хамгийн их таалагдсан одоо ийм жижиг сандал тэгээ хогийн шүүр гэх мэт ер нь жижиг сажиг зүйлсүүд бэлэн байж идэг нь айгүй амар санагдсан ч. Манай галтгооны хэсэг байна. Би дотор нь нойлын цаас тэгээд зарим гутал бутснуудаа хийчихсэн. Гутлнууд ил ахаар арцаагаад муу харагдаад ирсэн. Тэгээд хийцэн байгаа. Энэ хэсэгтээ аяг тавгаа угаачгаж болно. Энэ манай нөхрийн ажлаас ингээд бэлэг гэд алим ирсэн, нэг алим, 2 алим ирсэн.
Тэгээд нэгийг хүнд өгөөд нэгийг би өөрөө идчихэж байгаа. Энд чинь ер нь ихэнх албан байгууллагууд цагаан сараар ингээд ажилчдаа бэлэг өгдөг юм бэлээ. Энэ нь бас айгүй хөөрхөн санагцсан. За тэгээ галтгооны хэсгээс ийш яваад миний бурхны хэсэг байна. Нааш цаашаа их явдаг болохоор ер нь аль цөөхөн асаархан байдлаар шийдэж өгсөн байгаа. Энд манай аав ээж хоёрын зураг байна, бурхны ном байна. Тэгээд идэ будаа маань байна. Хүрд байна. Даллахын ууц тэгээд миний эрх лам багшийн хүссэн зүйлс гэх мэт юмнууд байна. Би ер нь аль бурханд айгүй итгэдэг. Манай аав ээж бас итгэдэг байсан. Энэ хэсэгт ормаан байна. Ормаан айгүй тухтай. Монголд дандаа нэг юм зузаан матраснууд хэрэглээд идэв штэ. Энд чинь ийм нэмгэн матрас хэрэглэдэг нь айгүй гоё санагдсан. Тэгээд би ийм даллахын уут ойж байгаа 8 дахилтай тэгэнгүүтээ одоо дээтэл даатал хоёрыг оёод дуусна. Энийг ойж дуусчаад хадгалж аваад Монголдоо аваачиж битүүлэндээ гэж бодож байгаа. Зүү араа хойдлоор байсан. Ямар болсон бэ? Энэ орных нь хамгийн гоё нь дээшнс хөөгдөөд ингээд одоо чамдан савнуудаа хийчин. Тэгэнгүүт буцаад дараа л хаагдчихна. Тэр айгүй хөөрхөн. Бид хоёр энэ ч нэг тийм удаан байхгүй нэг сар гарна л байгаад явах болохоор ер нь аль илүү дутуу юм нэмж юусаа авахгүй байгаа. Шүүгийнхэн багтаамж нь ингээд бас айгүй хөөрхөн том 0-0 нэг юмрхүү гануураа угаачихна 0-д одоо би засчихна тэгээд усанд орчихно. Тэгэл юусоо яг хүний одоо хэрэглээг хангахтал болоо тэрнээс шиг амар том энэ төр байх шаардлагагүй гэж үзсэн юм шиг байгаа. Тэгээ ер нь аль дайжгүй хөөрхөн болчт юм уу? Би сая гадагшаа гараад квайд авч ирсэн шүү дээ. Тэр маань ийм цүнх байсан. Эцэнэ ийм бариултай тэгээ чамдаан дээрээ тогтоочих болно. Хамгийн таалагдсан нь ингээд хоёр тусдаа нэгддэг. Одоо ерөнхий яг дараа нэг нэгдэн тэгээд дээрээ бас ингэж нэг нэгддэг. Энэ нь айгүй таалагдсан. Би болохоор энэ хэсэгт нь хоёр бурхнаа хийгээд тэгээд одоо юмд ороогоо тийчгэр чи яг энэ хэсэгт нь болчихно штэ. Тэгэнгүүт даатлын хэсэгт нь ингээд жижиг сажиг зүйлсүүдээ хийхээс гадна бүгд ийм тусгаарлагчтай. Энэ нь айгүй хөөрхөн санагдсан. Энэчнээс би 4 шигийг аваад тустаа тавьсан байгаа. Тэгээ яг одоо өөрийнхөө юмнууд хийх хэмжээндээ тааруулсан байгаа гэсэн үг. Ингээд юмнуудаа хийчин нийшээгээ 2 хүрдээ хийчин. Энэ бол нөгөө мейкапны цүнх байхгүй юу? Одоо энэ хэсэгтээ багс энтрээ хийчдэг. Тэгээ энэ ч яг ийм талтай бас байдгийн. Тэгээд минийхээ болохоор хол явна. Тэгээд дээр нь бурхан хийх болохоор би талтайг нь аваагүй. Одоо энэ жишээ нь ингээд эрхээ хийцэн байна. Тийшээ ингээ бүгднийг юмнуудаа хийчихсэн. Хөөрхөн багтчихжээ лээ. Тэгээд энийг би бүр айгүй удаан бодож байгаа. Ахынсаа ингээ бодож байгаа авсан чинь энэ өстой хөөрхнөөс гадна айгүй чанартай санагцсан нэлээ. Дараа одоо эн чинь ингээд яг энэ тулгуур хэсгүүд нь ирэмгүүдээрээ бас яваад өгсөн болохоор айгүй бат бөх ингээд нааш цаас хуйлраад ороод авахгүй. Тэр нь айгүй зүгээр юм билээ. Тинчээ багснууд хийдэг рүү одоо би эрхнүүдээ хийсэн байсан шүү дээ. Ийшээ эрхнүүдээ хийсэн байсан. Тэгэнгүүт энэ цахилгааныг татхаар бас яг ингээд томороо дотор нь зөндөө юм орчдөг юм билээ. Ийшээ бурхнаа чинь ингээд юмнуудаа хийчин. Ингээд яг жижиг чамдаан шиг болчихж байгаа юм шүү дээ. Ийм юм авсаа. Энийг би нэг 110 оноор авсан шиг санагдаж байна. Гэтэ яхаа үнэндээ таарсан чанар нь бол ер нь нэлээд дажгүй хөөрхөн санагдаж байна. Игэж дуусгаад багштай бэлэг болгоод өгсөн чинь манай багш бүр амар баярлсан. Яагаад би тэр багштай өгсөн бэ гэхлээр би амьдралдаа ерөөсөө хүнээс бэлэг авч үзээгүй байхгүй юу гэсэн чинь хятадд ирээд тэр төвд тийм лам багштай таарад миний ингээ ирээдүйн амьдралыг үзчихэд чи бол үнэхээр мундаг амьдрнаа. Тэгээд ингээ баах юм ярьж байгаад гарахтаа
надад энэ эрхийг ингээд чамд бэлэг болгоод өгч гинэ гэж амар гоё улаан эрх өгсөн. Тэгээд бас зөндөө олон далтын зүйл дээр надад тусалсан. Тийм болохоор би үүнийг оёод багштаа өгсөн байгаа. Цанхаар бол нэг иймэрхүү харагдаж байна. Одоо нөгөө байгууллагын амралтууд эхэлсэн болохоор зарим байгууллагууд нь гаднах гэрлээ ерөөсөө асаагагүй байгаа уул нь бүгд асаачаар айгүй гоё бүр тод харагддаг байхгүй юу. Ингээд бичлэгэн дээр болохоор та нарт ямар харагдаж байгаа юм бол яг ингээд нүдэрээ харахаар бүр үнэхээр гоё харагддаг. Тэгээ энэ чинээ салиудаа буудуулаад эдгээр чинь бас гоё. 8 нас эхлээд манай жихаалга болж олсон. Тэгээд одоо амралтын жагтаа орсон. Тэгээд нэг юм асууя монголчууд минь ээ. Монгол залуучуудаа. Танаас 30 хүрчгээд тоглолдоггүй юу? Ингээд нэг ганц дуртай муртай юм тоглочих гээд эхнэр чинь жагнаад байдгүй. Би амар хэцүү дарлант орсон шүү. Тэгээд тоглох нь бол жиха ахцал та. Одоо энэ ажлын амралт ш нэг хаач нэг найзтайгаа нэг хоёр тоглолчих гэсэн. Тэгээд асуу гэсэн. Найз нь тэмдээ. Чи араас тоож ирээд兄弟，你说了，以后就不平了。